Энэ Монгол Улсын ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий 5 толгойн чулуун нүүрсний ордын ашигт нутамлын тусгай зөвшөөрлийг хувийн хвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудал. За энэ талаар улсын их хурл засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээж дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. За ингээд засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж улсын их хурлд уламжлахаар болж байна. За ажлын хэсгийн хүрээнд бол нэлээд олон асуудлыг байгуулагдсан цагаас хойш эхэлж судаллаа. Ингээд ямар дүгнэлт гарч байна вэ гэвэл энэ Монгол Улсын засгийн газрыг төлөөлж үйлдвэр худалдааны сайд Энержи ресурс компанитай гарын үсэг зурсан 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ашигт малгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон стратегийн ач холбогдолгүй ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон ийм хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын засгийн газрын тухай хууль, ашигт тухайн үед үйлчилж ирсэн болон одоо үйлчилж байгаа ашигт малгуулын тухай хууль, энэ бүх хуулиудыг зөрчсөн ийм үйлдэл болжээ. Өөрөөр хэлэх юм бол энэ асуудлаар Монгол Улсын их хурл 2007 онд тогтоол гаргаад 5 толгой орд газар тэр дундаа Энержи ресурс компани эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Тэгээд ч энэ үеийн засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг засгийн газар танилцуулахыг үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж исэн Наранхүү гэгчид мөн асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг тухайн үеийн засгийн газар ерөнхий сайдад Монгол Улсын их хурлаас даалгаж шийдвэрлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр үүнд бол Монгол тодорхой ордыг стратеги ач холбогдох ашигт малгуулын ордод хамааруулах тухай улсын их хурлын 2007 оны тогтоол биелээгүй байна. Өдийг хүртэл харин зөрчигдөж явсан байна гэсэн ийм дүгнэлтийг танилцуулж байгаа. За тэр байтугай зарим нэг шалах ёстой нөхцөл байдлууд тодорч байна. Заанхын лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа уруулан ашиглаж өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал. Өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол улсад онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудал. Тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин энэ ухаан удагтай холбоотой 5 толгой орд газрын ухаан удгийн орд газартай холбоотой яригдж байгаа асуудлаар Монгол Улсын их хурл засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж үүнийг улсын хурлаар хэлэлцүүл шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн ийм дүгнэлтийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас хийж байна.